Тэгэхээр захиргааны иргэн шүүх гэдэг нь өөрөө яг тэр захиргааны байгууллагын шийдвэрийг хянаж байгаа гэдгээр заавал одоо бие даасан байх хэвээр. Өөрөөр хэлбэл тэр хянаж байгаа байгууллагаас ямар нэгэн байдлаар хараат ч юм уу, хяналтанд ч юм уу байх ёсгүй болох гэдэг шүү дээ. Тэгээ энэ дээр ч нөгөө яг тэр их мэдлийн хуваарлт гэдэг энэ одоо концепцийн зарчмын гол зангилаа яваад байна тийм ээ. Тий, ер нь бол захиргааны хэргийн шүүхэд тогтохгүй бусад шүүхүүд ч гэсэн одоо харьцангуй бие даасан байж штэ. Өөрийнх нь шийдвэр үйл ажиллагаанд хүнлэнгөөс шууд оролцдоггүй байж ижил одоо тэр өөрт нь хуулиар хүлээлгэсэн үйл ажиллагаагаа бие дааж шийдэн штэ. Бие дааж. Тэг бие даана гэдгийг чинь утга учир тэндэл байгаа ш. Тэрнээс хин нэгний одоо шийдвэр үйл ажиллагаа нөлөөтэй хин нэгнээс айж ичих тэ эсвэл одоо өөрийнх нь ахих дэвших янз бүрийн зүйлд нь одоо нөлөөтэй байгаад л байвал шүүгч гэдэг чинь өөрөө ер нь хараатаар ажиллахад бол хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Яг мэдээж тогтолцооны ийм хүндрэлтэй үе биднэрт байсан шүү дээ. Жишээ нь 13 оноос эхлээл одоо шүүхийн ерхий зөвлөгдөг байгууллагын их зүүн байдал бол нэнд орцсон. Тэ энэ үед бол хэдий тогтолцооны хувьд ингээд ийм хүнд байдал байсан ч гэсэн олон шүүгчнэр бол харах тусаар өөртөө шүүгчийн хувьд бол чиг үүргээ хэрэгжүүлэл явж л байсан. Тэ. Гэтэ тогтолцоо сайн хамгаалалттай байх тусам шүүгчээ харах тус байдал нөлөөтэй. Ер нь бол би ингэж боддгийг. Социализмын үед манай шүүх байсан. За тэгвэл тэнд юу шийдсэн? Айлгын шүүх нэртэй шүү дээ. Тэгвэл тэнд яасан гэхээр ерөөсөө хувийн өмч байхгүй. Ямар ч эдийн засгийн харилцаа жилээс хэсэг байхгүй учраас эдийн засгийн одоо харилцааг шийдэх шүүх оролцоогүй байсан. Ямар ч оролцоо байхгүй. Захиргааны тухай ойлголт бол бүр байхгүй те. Төр иргэн хоёр нэг гэж ойлгодог байсан шүү дээ. Учираас төр иргэн хоёр хоорондоо марах тухай ойлголт байхгүй. Тийм учраас захиргааг шүүхдэг тухай ойлголт байхгүй.